За юу байна? За юу байна да. Өнөөдрийнхөө дугаараар бид Мгм. нэр сэтгэл зүйн асуудлын тухай юм цуврал подкаст хий гэж шийдсэн. Ингээд сэтгэл зүйн тухай мэдлэг олох, санал бодлоо хуваалцах ийм подкаст цуврал байдлаар орно. Өнөөдрийн дугаараар бид нар юу ярих вэ гэхээр одоо эцэг эхчүүд, Мгм. бидний аав, бидний ээж ирээдүйд гэр бүлийн амьдралд танаас сонгоход ямар нөлөө үзүүлдэг вэ тухай хэдүүлээ ер нь ярина. Аха. За Эрик Берн гэдэг сэтгэл судлаач бол ярьсан байдیں۔ Хүүхэд 5 настай байхдаа аль хэзээ яаж амьдрах зураглалаа ерөнхийдөө ингээ шийдчихдэг. Мгм. 5 настай гэхэд амьдралынхаа одоо зохиолыг буюу амьдралынхаа зургийг бүгднгийн шийдсэн байдаг. Аль хэзээ шийдвэрээ гаргацсан байдаг гэсэн. Энээс хойш бол өөрийнхөө гаргасан амьдралын зохиолоороо ингээд хүн амьдраад явдаг гэсэн үг гэж одоо үздэг байхгүй юу? За тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр багада ээж аав нь ямар харилцаатай байна, илүү 50 орчинд байсан хүүхэд бол айгүй гоё ирээдүйн амьдралыг төсөөлдөг те. Би ийм аавтай гэж одоо ийм нөхөртэй болно. Ингээ хүүхдүүдтэй амьдрал айгүй гоё юм байна. Гоё хэдэн хүүхдийн ээж болно ч юм уу те. Эмэгтэй хүүхдтэр за би тэгээ амжилттай ийм гоё бизнесмен хийдэг хүн болно ч юм уу те. Ер нь гоё мөнгө олдог хүн болно, сайхан байшинд амьдрна. Ингээд иймэрхүү шийдвэрээ 5 настай гаргачих чаана. За нөгөө талаас хэцүү нөхцөл байдалд амьдарч байгаа хүүхдүүд болохоор тэр үедээ харж байгаа зүйлээ одоо ээж аав хоёр нь муудалцвал жишээ нь би ийм л муухай хэрэлддэг амьдралаар амьдрахгүй юм шүү те. Аль эсвэл ээж яагаад энэ аавыг хаяа явчих болдгүй юм бэ? Ингээд алхвал явчмаар юм би ээжтэйгэл салаад явчвал би ээжээгээ л дагнаа ч юм уу те. Ингээ хүүхдийн энэн байдлаар гаргасан шийдвэр нь насан туршдаа нөлөөлдөг гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлбэл хүүхдийн 5 нас хүртэлх сэтгэл зүй айгүй чухал байдаг. Тэгэхээр хүүхэд бол илүү нэг 50 одоо орчинд байсан хүүхэд амьдралынхаа шийдвэрийг гаргахдаа нарийн шийдвэрүүдийг тэр үед гаргахгүй шүү дээ тий. Ер нь бол би сайхан амьдран гоё ажилтай болно, амьдрал бол сайхан юм байна гэж бодсон хүүхэд бол би ийм хүнтэй суун ч юм уу тий. Аль эсвэл ийм хүнтэй суухгүй юм шүү гэж тийм шийдвэрийг гаргахгүй арай жоохон насанд хүрээд тий. Нөгөө 5 настайгаас хойш насанд хүрээд тухайн үедээ шийдсэн шийдвэр бол хүүхэд зөв шийдвэр гаргах магадaltaй байдаг гэж байгаа байхгүй юу? 5 настайгаас өмнө одоо хэцүү амьдрал үзсэн хүүхэд би ийм л амьдралыг туулахгүй юм шүү гэж шийдвэр гаргачих юм бол би ийм л хүнтэй суухгүй юм шүү гэдэг ингээд шийдвэрийг гаргачвал тэрний 5 настай хүүхдийн гаргаж байгаа шийдвэр болоод 16 настай хүүхдийн шийдвэр хоёр чинь тэнгэр газар шиг ялгаатай шүү дээ тий. 5 настай хүүхдийн одоо ертөнцийг харах үзэл чинь нэг өөр асуудал. 16-тай хүүхэд бол арай нэг юмыг наад цаатах хэрцүүлээд шийдвэрээ гаргаж чадна гэсэн. Тэгэхээр ер нь бол хүүхдийн бага нас маш их чухал байдаг гэдгийг бол эндээс харж болно гэсэн үг л тий. За хүмүүс ингээ ярьдаг шүү дээ тий. Салсан гэр бүлээс гаралтай хүмүүс одоо дахиад салаад авах магадaltaй ч юм уу тий. Иймэрхүү юм айгүйх ярьдаг. Энийг болохоор одоо мухар сүсгээр бол удмын хараал мараал гэж айгүйх ярьдаг шүү дээ. Тийм сонсчихсон уу? Сонсчихсон. Эсвэл нөгөө нэг юу яагаад гэдэг штэ. Одоо ингээд багад ээж аваа хоёр салж исэн болохоор ингээд би хүүхдүүдтэй ямар нэг салсан нийсэн юмыг үзүүлэхгүй юм шүүгээд бүр хэцүү дорд нөхцөл байдлыг ингээд хүлээн зөвшөөрөөд байдаг эсэргээр хүмүүс бас байдаг тий. Тийм тэр үед яг ингээд тэрийг хараа шийдвэр гаргаж байгаа байхгүй тий. Би энэ өөрийнхөө одоо туйлсан амьдралыг үзүүлэхгүй юм шүү гэж шийдвэр гаргаж болно. Аль эсвэл ингээл хаяал явчих юм дээр одоо яах гээд ингээд байд ингээл хүүхэд дотроо бодож болно шүү дээ. 5 настай хүүхдээ бид нар жоохон хүүхэд гэж бодож байгаа боловч тэр хүүхэд аль хэзээ юм бодоод эхэлсэн шийдвэрээ гаргасан байгаа байхгүй. Тэгэхээр хүүхэд болохоор ер нь бол том болоод насанд хүрээд тэр дотор нь бол 5 настай хүүхэд ингээд бидний дотор байсаар л байдаг гэж байгаа байхгүй. Тэрийг одоо сэтгэл судлал бид нар inner child гэж нэрлэж байгаа. Дотор байдаг одоо жоохон хүүхэд гэсэн үг байхгүй. За тэр жоохон хүүхэд чинь ингээд чамтай хамт нас биеинд хүрэх хэвээр. Хамтаа та хоёр шийдвэрийг гаргаад ингээд өсөж томрох хэвээр. Хэрвээ доторх тэр жоохон хүүхэд чинь яг тэр гомдцсон, ууралцсан, бухимдцсан, хийчилсэн тий 5 настай хүүхэд чигээрээ доторчин үлдчих юм бол би чинь том болоод биологийн нас чинь томроод байвч
амьдрал дээр яг тэр хүүхчгээ зан гаргадаг гэж үздэг байхгүй юу? Аа. Тэгэхээр одоо зарим хүмүүс нэг юм сонин хүнд ялархаж амьдрдаг шүү дээ. Тэ одоо бүр аав ээжүүд буцсан хэрнээсээ хүнд ялархаад хүний өмнөөс хүүхэд гаргаад өгсөн юм шиг те. Нэг тиймэрхүү аавж идэв байдаг шүү дээ. Тийм Одоо шүү дээ. Тий нөгөө нэг том болоогүй хүүхдүүд гэл нэг тэр нөхрүүдийг нэг ялангуяа те тэгэд идэг шүү дээ. тийм нөхрүүд бол Тий. ерөөсөө хариуцлага хүлээхгүй залуучууд байна. Мгм. Ээж нар бол нэг ээж аавдаа хүүхэд гаргаад өгсөн хайтай те. Энэ хүүхдийг харчаач те энэ төр гэл хаяа өчтдөг Мгм. тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр Тий, тэр аха. хүн бол сэтгэл дотроо нөгөө бага насны 5 настай инner child нь ерөөсөө тэр насан дээрээ л гаццсан гэсэн үг байхгүй юу? Аха. Тэр насныхаа гомдлыг нь ингээд тайлж явуулахаас нааш доторх хүүхэд ч өсөж том болохгүй тэр нөгөө гомдлоо тэгээл дотор ч юм байгаа л байна гэж үздэг байхгүй юу? Тэгэл дараагийнхаа хүүхдээ Аа гомдоогоо л өөрийнхөөгоо тий. тийм өөрийнхөө Тий. хүүхдийг ухамсаргүйгээр гомдоогоод тэр чи яг Тий. гомдооч гэж гомдоохгүй шүү дээ зүгээр Ааха. ялархаад ингээд жоохон хүүхэд шиг ингээд бусад түнээд байгаа байхгүй Ааха. нөхөртөө түнээд ч юм уу тий. Ааха. Тэгвэл би ингэчил та чи ингээд байгаа бол би зөрүүлээд ингэчий гэл нэг хариу барьдаг хүмүүс байдаг шүү дээ. Тий, Айгу том тий, болсон аха. хэрнээсээ нөхөр хэрвээ ингээд гадуур шоудаад байвал би тэгвэл бас шоудна гэдэг ч юм уу тий. Тэрэн дээр ингээд ерөөсөө л нөгөө нэг жоохон хүүхдтэй шиг барьцах асуудал байгаа болохоос тийм нөгөө хариуцлага хүлээх юм явахгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр энэ доторх хүүхдтэй бид нар нэгдүгээр эдгэх хэвээр тэгжиж амьдрал маань урагшилж зөв шийдвэрүүдийг гаргаж явна. Тэр хүүхдээ бид нар өсгөх хэвээр байхгүй. Тэгэхгүй яг тэр бага насных нь гомдсон чигээр нь хайчвал бүр 40 50 хүрсэн ч гэсэн хүүхэд шиг ааштай гаргасан хിവэрэл байж чадах байхгүй хүн. Эцэг эхчүүд ер нь хүний амьдралд нөхрөө сонгох, эхнэрээ сонгоход ямар нөлөө гаргадаг вэ гэхээр эмэгтэй хүүхэд бол ер нь бол аавыгаа гарч шийдвэр гаргадаг. За аавтай дандаа холбоотой шийдвэрийг эр хүн дээр гаргадаг нөхөр байна уу? Ер нь амьдралынхаа бүх эр хүнийг бид нар хамгийн анхны төсөөлөл бол аав байдаг болохоор аавтай холбоотой шийдвэрийг гаргадаг. Тэр нь юу вэ гэхээр нэг болвол би аав шиг хүнтэй суухгүй гэсэн шийдвэр гаргаж болно. Хизээч ийм ааштай, ийм одоо ууртай те ийм арх уудаг, ийм л нөхөртэй болохгүй юм шүү гэж сэтгэлдээ шийдвэр гаргаж болно. Аль эсвэл би аав шиг хүнтэй суuna гэд дотроо ухамсаргүйгээр бас шийдвэр гаргаж болно. Тэгэд эмэгтэй хүүхэд бол ерөнхийдөө аавыгаа ээжийнхаа нүдээр хардаг гэж үздэг байхгүй юу? Ерөөсөө аавыгаа яг бодит аав эрэгтэй хүн, хувь хүн гэж харахгүй. Ээж чинь аавыг чинь юу гэж ирдэг байсан. Тэр нүдээр харна гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо ээж ч одоо муухай ажилгүй арчааг юм ингээл аавыг чинь тэгдэг байвал чи аавыгаа нэг бол дотроо бас өмөрж болно шүү дээ. Тэ яг штэ манай аав бол өстэй тийм ажилгүй биш өөрөө шал сонин ээж ийм ааштай болохоор л ийм байгаа ч юм уу. Тэ ингээ өмөрөөд аавыгаа харьлаад ингээд дотроо хүүхэд бодож болно. Нэг бол яг ээжтэйгээ адилхан аавыгаа үзий ядаж болно. Энэ муу намайг ингээл зовоодаг гэл те ээж нь яриад байх юм бол энэ аавстай амар балиар бид нарыг зовоодаг хүн байсан гэд ингээд бусдын туршдаа бодоод үлдчих магадaltaй байдаг байхгүй юу? Тэгэхээр эр хүний тухай шийдвэр гаргана гэдэг бол бид нар аавтайгаа холбоотой шийдвэр гаргадаг. Зарим хүмүүс бол яг бодит ингээд физикл те аав байхгүй хүн байна шүү дээ. Аавтайгаа хамт өсөөгүй хүмүүс байна. Гэхдээ тэр хүмүүст аавын нэг төсөөлөл бол бүх хүнд байдаг гэж үздэг байхгүй юу? байгаа даа гэдэг. Тийм хүн байгаа да. Дор хаяж те манай аав намайг хаяад явсан нэг новшийн хүндээ гэсэн нэг төсөөлөл хүнд байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр хүн дандаа л аав ээжтэй байна. Хэдийгээр одоо аавгүй өссөн, ээжгүй өссөн байлаа ч гэсэн тэр хүний одоо эсээс бид нар бүрдэж байгаа учраас биднэрт үргэлж төсөөлөл байна. Миний аав ямар хүн байсан бол гэсэн төсөөлөл байдаг учраас тэр төсөөллөөрөө бид нар бас шийдвэр гаргадаг гэсэн үг. Аавда хэрвээ одоо хаяа явцсан гэ гомдсон байх юм бол нэг өөр төсөөлөл гаргана тий. Миний аав одоо залуудаа амиа алдсан хажууд өсөөгүй ч гэсэн мундаг баатар хүн байсан гэд төсөөлж исэн бол бас яг тийм төсөөллөөр ир хүндэд хандаж болно. Би яг л тийм гоё баатар хүнтэй суумаар байна те. Тэр нь заримдаа фантастик байж болно. Хүүхдийн одоо юм нөгөө төсөөллөөр нөгөө аав нь яг дэрэгдэн байж үлгэрлэж үзүүлээг учраас те. Миний аав бол бүр төгс хүн байсан. Залуудаа одоо олон хүмүүсийн төлөө ажил хийж байгаад ингээд ирсэн. Тэгэхээр ийм мундаг л хүнтэй би ингээд суун ч юм уу те. Иймэрхүү бодлоор бодчих магадaltaй байдаг байхгүй юу?
Тэгэхээр Тэгэхээр эрэгтэй бидний хүүхдүүд ч амьдрал гэсэн эрэгтэй хүүхдүүд ч гэсэн яг аха ээжигээ харж агаад ээжигээ хүнтэй суунч гэдэг юм уу? Ээжээрээ төсөөлж бас шийдвэр гаргадаг гэсэн үг болж таарч байна тий. эрэгтэй хүүхэд бас ээжээрээ төсөөлнө. Өөрт байгаа одоо мэдрэмжний хамгийн ойрхон мэдрэмж бол ээж байхгүй юу. Тэгэхээр Аа. гоо зүүн хувьд ч тэр Аа. аа одоо мэдрэгдэж байгаа мэдрэмжийн хувьд ч гэсэн бид нар бид нар ч гэж одоо эрэгтэй хүүхэд бол ээжшгээ эмэгтэй хүнийг олж авна. За гарын Аа. талаас ээжтэйгээ төстэй биш байж болно. Ягаад тэгэхээр энэ чинь нөгөө нэг гормонууд явагдаж байгаа шүү дээ тий. Тест аа. Хараад гоо үзэмжний хувьд шал өөр одоо хүнийг харж болно. Гэхдээ одоо ээжээс нь төрдөг байсан мэдрэмжийг л хүн насан туршдаа хайна гэсэн. Өөрөөр хэлбэл тэр эрэгтэй хүүхдэд ингээд байнга үгэлдэг те юм н урдуур нь орж хийдэг ээж байвал яг урдуур нь орж хийдэг тийм эмэгтэйг ухамсаргүй хайна. Оо ямар хэцүү юм бэ. Өөрөө одоо ээж нь бүх юмыг нь хийгээл миний хүү гэл ингээл дээшээ суулгаал те хоолныхоо дээжийг өгөөл байдаг. Тэрүүр шиг мэдрэмжийг өгөх эмэгтэйг ухамсаргүй хайхгүй юу? Тэр яг тийм мэдрэмжийг нь өгч чадахгүй эмэгтэй байвал магадгүй амьдрал нь бүтлгөө болж болно тий. Энд ч одоо биш юм байна гэсэн мэдрэмж авч болно. Нэг бол эрэгтэй хүүхэд ээжээгээ жигсэн байж болно тий. Бас яг түрүүнийхтэй адилхан. Би ээжгээл хүнтэй суухгүй шүү өстэй үгэлж мүгэлдэг тий. Ийм л хүнтэй суухгүй шүү гэд ээжтэйгээ бас холбоотой шийдвэр гаргаж эхнэрээ сонгодог гэсэн. Тийм хатуу одоо ээж нь багт нь маш их хатуу эмэгтэй байсан бол бис тийм хатуул их нэртэй болохгүй шүү. Хүүхэдтэй л ингэж хандахгүй шүү гэл эрэгтэй хүчтэй адилхан шийдвэр гаргах байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар анхаарах юм одоо юу вэ? Одоо хүүхд маань ингээд за 5 нас хүрээгүй байлаа. Тэгэхээр ямар ч гэсэн эхлээд бол гэр орондоо маш тайван амгалан байх хэрэгтэй. Тэр хүүхдийн одоо 5 настай нь үлдээхгүй тулд тийм 5 настай шийдвэрийг гаргуулахгүй тулд яана гэсэн үг үлээ. За хүүхдэд бол ерөнхийдөө ээж аавын үг шат хамгийн чухал зүйл бол аюулгүй баталгаатай мэдрэмжийг өгнө. Энэ гэрт энэ хорвоо дэлхий ер нь бол сайхан юм шүү гэдэг мэдрэмжийг хүүхдэд бид нар төрүүлж явах хэрэгтэй. Гэр бүл гэдэг чинь юм сайхан юм байна. Би аав ээжийнхэнд эргээд аюулгүй байгаа юм байна. Ямар нэг юм тохиолдолд миний аав ээж намайг хамгаалнаа гэд ингээд санаа зовх зүйлгүй өссөн хүүхэд бусад талаараа хөгжих боломжтой болж эхэлж байгаа байхгүй юу? Тархин нь өөр зүйлд те. За би нэгэнт одоо аюулгүй энэ тэндээс гимтчих юм байхгүй, намайг ингээд санаа зовх зүйл байхгүй юм чинь би тэгвэл тоо сонирхъя те, хөгжим сонирхъя. Математик шатрал те ингээд өөрийгөө өөр байдлаар хөгжүүлж болно. Стресséнд ороод би нэг хамгаалагдаагүй юм шиг мэдрэмж төрж байгаа тий. Аав ээж хоёрын салаад явхад бэлэн ч юм шиг тий. Тэгвэл одоо би яана гэд миний энэ хүүхдийн одоо аюулгүй баталгаатай мэдрэмжтэй шууд холбоотой айдас төрөх юм бол хүүхэд тийм хөгжих боломжгүй болчдөг. Нөгөө л асуудлаа бодоод идэг байхгүй юу? Тэгэхээр хамгийн түрүүнд хийж чадаж өгөх чадах зүйл бол бид нар хүүхэдтэй аюулгүй баталгаатай мэдрэмж өгөх хэрэгтэй. Энд ганц би ээж авуучсан өгж болно. Одоо аав чи ингээд явцсан тий ээж чинь байхгүй. Гэхдээ би бол чиний ингээд арт тал байна. Аав ээж чинь өссөн үедээ холбогдож болно. Эсвэл бүр холбогдохгүй байлаа гэхэд би чамайг одоо аав ээж орон тий хоёр хүний орон хоёулынгаар ингээ хайрлж чаднаа гэх тэр хайрын мэдрэмжээ өгөөд хүүхдийг тайвшруулад ингэж ч хүүхэд илүү сайн хөгжнө гэсэн үг байхгүй юу. За салалт явагдлаа аль эсвэл одоо янз бүрийн асуудал амьдрал тохиолдлоо гэд хүүхэд шууд гэмтчихнэ гэсэн үг бас биш л те. Тий. Одоо жишээлбэл ингээд чиний хувьд бол нөхрөө сонгохдоо яг ямар шийдвэр гаргасан бэ? Тэрийг ингээд анзаарч үзсэн нь одоо яг ингээд сэтгэл зүйн хичээл ч юм уу сэтгэл зүйн юм сонирхож ихснээсээ хойш анзаарч байгаа шүү дээ тий бидний хувьд бол. Тий. Тэгэхээр би яг нөхрөө яг ааваасаа эсрэг хүн тэ суусан. Нэг талаараа нөгөө талаараа би аавтайгаа бүр маш адилхан хүнтэй суусан. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би аавынхаа юм нэг жоохон өглөө хитрхи нихур тийм занд нь айгу дургүй байсан байхгүй багтаа. Ер нь ямар ядаргаатай юм бэ те эрэгтэй хүн байж ингээ нэг 50 байж болдгүй багтаа юм нарийн жижиг сажиг юмд оролцох юм ингээл айгу тэгэж нөгөө төгшөж боддог байсан. Би ийм л хүнтэй суухгүй юм шүү гэж боддог байсан. Яг тийм хүнтэйгээ би суусан. Яг манай нөхөр бол яг манай тэр зангаараа аавын яг эсрэг
ааштай хүн. Аха. Тийм нарийн ширийн юмд оролцохгүй их тайван дуу те тиймэрхүү төрлийн хүн. Мгм. За нөгөө талаас миний ерөөсөө аавын юм дээр за сайн уу муу юу гэж бодоогүй нэг зан чанарууд байна шүү дээ те. Мгм. Маш Ерөөсө сургуу бодож байгаагүй юу? ажилдаг. Аха. Тийм ерөөсөө бодож байгаа. Энэ бол муу зүйл ч гэж бодоогүй, сайн зүйл ч гэж бодоогүй. Одоо Мгм. миний аавын гаргадаг аашууд манай Мгм. нөхөрт байдаг. Заримдаа би бүр ярьж мэрж байгаа ингээ санаа алдаа сууж байгааг нь харахаар ямар сонио аавтайгаа адилхан үнтэй олоо суудсан юм бэ гэж боддог байхгүй юу? Аха. Нэг юм сэтгэн бодох байдал нь ч юм уу те юмн Аха. дээр ингээд комент хэлээл зурагт үзэж чаад хэлж байгаа комент ингээд бодож байгаа байдал нь манай автаа бүр үнэхээр төстэй. Би Мгм. бүр амар юм өөр хүн бэжэж яагаад ийм адилхан хүн байд юм болоо гэж бодож байсан. Мгм. Тэгээ би яг энэ одоо эцэг эхийн аа сургалтын суугаад эцэг эхийн ойлгосны дараа Мгм. би бол нөхрөө яг л ам, автагаа л харьцуулж суусан юм байна. Мгм. Тэгээд миний ээжийн одоо тэр аавыг хардаг байсан өнцгөр би өөрийнхөө аавыг хардаг байсан юм байна. Мгм. Яа тэгэхээр манай аав яг үндэ юм амьдрал нарийн ингээл оролцоол ядаргаатай хүн бас биш байсан. Мгм. Тэрийг одоо жишээ нь манай ээж айгүй их тэгж бидний хажуу санамсаргүй байдлаар ярьдаг байсан байхгүй юу. Ядаргаатай нарийн ширээ юмд оролцлоо хэвээр үгэлээ мүгэлээ гэл ингээл гэрээ Аа. цэвэрлж явах завсраа ингээ ярьдаг швэ тий. Аха. Тэнгүүд би нэр аавыг тийм хүн байна гэж ботцсон. Тэгээд Мгм. дараа нь ингээд харахад яг жижиг сажиг юмд оролцдог ч гэсэн бүр тийм ядаргаатай хүн биш байсан байгаа байхгүй юу. Аха. Тэрийг Тэгээ өөрөө ухаарна гэдэг чинь бас айгүй сонирхолтой юм байна. Тэгээд яг ингээд сэтгэл зүйн хичээл сууж л ухаарах уу? Эсвэл ингээд зүгээр битэрийн яриаг сонсоод ухааруул бас хэрэгтэй те хүмүүс заавал нэг ингээд амар тийм хичээл сууж ухаарах биш. Би нэрээ яасан болоо гэд ингээд битэрийн подкастыг сонсонгуудаа ингээд бодож үзээд би яг л тэгсэн юм байна да гэд ингээд нэг дүгнэлт гаргуул бас сонирхолтой байх байхаа. Бас нэг тийм тэр бол бас нэг эдгэрлийн одоо ямар нэг трауматай байлаа гэхэд эдгэрлийн нэг шинж тэмдэг мөн биз дээ тий. Өөр дөрөв дүгнэлт аа хийнэ гэдэг нь. яг эхлээд ямар сонирхолтой юм бэ? Нэр тийм болов гэж нөө гайхахаас эхэлнэ л дээ. Тэгээд Мгм. драма байвал тэрийг мэдээж хэрэг имшлэх гэж маш олон давхраг буулгах хэрэгтэй. Одоо сонгины хай суулж байгаа юм шиг. Мгм. Тэгвэл зүгээр л ингээд илээл идэгчдэг зүйл бол биш байхгүй юу? Одоо бидний Мгм. бага насны янз бүрийн асуудал амьдралд гаргаж байгаа шийдвэрүүд энийг Мгм. чи ингээд шууд өөрчилчих аргагүй байхгүй. За би Мгм. ингэж ажиллахгүй дээ энэ төр гэл шууд бодонгуудаа тэгж ажиллахгүй хүн гэж байхгүй шүү дээ. Тийш Би дээ. Аха. залхуурхай болио гэл тэгэнгүүтээ шууд залхуурхай болчдөг юм байхгүй ш. Тэрний төлөө Мгм. жоохон хичээж штэ тий. Яг Мгм. тэрнтэй адилхан байхгүй юу? Чи Мгм. ер нь нөхрөө аавтайгаа холбоотой сонгосон байна уу? Үгүй байна уу? Гэхдээ ер нь би бол багтаа бол яг л өөрөө би яг боддог байсан бодлоо мэдээд байгаа байхгүй юу. Би болохоор яг юу гэж боддог байсан бэ гэхээр намайг айгүй эрхлүүлдэг байсан. Аа. Манай гэр ингээд нэг тийм би аавын хүүхэд манай дүү ээжийн хүүхэд гэдэг шиг багаар хуваагдсан юм шиг нэг тийм байхгүй юу. Тэгээд намайг айгүй эрхлүүлдэг. Би тэгэл ээжтэй орой болохоор ингээд аавтаа унтна гэж бодоод цааддаг. Тэгээ би болохоор яг юу гэж бодсон бэ гэхээр яг аав шиг намайг эрхлүүлдэг хүнтэй сууна гэж бодсон. Зүгээр яг эрхлүүлдэг талаас нь шүү дээ. Тэрнээс одоо яг ажил мэргэжлийн хувьд ч гэдэг юм уу бусад юм нэр юусоо бодоагүй. Зүгээр л хамгийн түрүүнд бодсон юм аав шиг намайг эрхлүүлдэг ингээд байгаагаар минь байлгадаг хүнтэй л сууна гэж бодсон. Гэтэ манай аав ингээд тамхи мамиг татаад бас уух үедээ уучдаг байсан болохоор тэрийг нь болохоор ингээд ямар ч гэсэн арх марх бол уудгүй байгаасаа л гэж боддог гэсэн. Гэтэ ингээд арх уугаад амар агсан магсан тавиадаг зовоохгүй. Зүгээр л ирээл унтаад өгдөг. Тэр баг согцсон үед нь баг дүүтэйгээ баярлалаа. Согцсон гинэ гоё мөнгө өгнө мөгнө гэж балаа балын бодоод тэгдэг байсан аахгүй юу. Тэгсэн хэрнээ арх гэд чи өөрөө аягүй тийм нэг ямар ч тийм одоо ямар нэг зовоохгүй байгаа ч гэсэн ингээ ууцсан байна гэдэг мэдрэмж чи өөрөө муухай учраас за би ямар ч арх уудгүй хүнтэй суун нэгдүгürt хоёрдугаарт аав шиг намайг эрхлүүлдэг байх хэвээр гэсэн яг шийдвэрийг хэдэн настайдаа гэдгийг бол мэдэхгүй байна. Одоо айгуу чиний энэ яриагаас бол 5 настайдаа гэхээр 5 настайд бол манай аавыг арх ууж байгаагүй маа. Тэрнээс хойш нэлийн хойд болсон үйл явдал. Тэгэхээр ямар ч байсан би тэгжэл боддог байсан. Тэгээд одоо ингээд нөхрийгөө харахад болохоор яг үнэхээр одоо нөгөө secret-ээр татна гэдэг шиг одоо нөгөө secret гэх ном байдаг шүү дээ тэрүүгээр татна гэдэг шиг яг өөрийгөө намайг эрхлүүлдэг хүнтэй сууснаг байвал би суусан. Тэгээд арх тамхи хэрэглэдэггүй хүнтэй сууснаг байвал бас л яг суусан. Тэгэхээр би тэр secret-ээр татна гэдэг зүйл бас байд юм байна даа л гэж боддог. Аа. Ер Тий. нь хүн
Эмэгтэйчүүд маань ингээд нөхөр хайж үедээ ч юм уу за нөхөртэй болоё гэж боддоо шүү дээ. За хайгаад Мгм. ахын цаашаа тий. Мгм. Ер нь бол ингээд нэг хүнтэй суучих юмсан гэж бодож үедээ Мгм. би ийм зан ааштай хүнтэй суунаа гэд нэг юм жагсаалт бичих юм бол Мгм. яг тэрийг бол дууддаг санагцсан. Ааха. Нэг газар Тэгээд нэг өмнө дээр бичээд те нөгөө нэг мөрөөдлийн самбар тий. гэдэг шиг те. Ааха. Тий, би тэгээд яг бичсэн одоо бүр бараг 30 40 ийм зан чанарын жагсаалт биччихсэн байхгүй нөхөртөгөө Ааха. суухаас өмнө. Тэгээд нөхрөө яг л тийм хүнтэй олоод танилцсан байсан. Мгм. Гэтэ тэр жагсаалтан дээр бичээгүй ааш зангууд манай нөхөрт бас байсан. Ааха. Хүн нөгөө нэг айгуу аль болох нарийн ширийн бодвол зүгээр юм бэлээ. Тэгээд Мгм. тухайн үед би ингээл найз нартай ярьжсэн зүг хүү чийстэй ямар амар өндөр шалгууртай юу 40 50 шалгуур байна ч одоо тэнц хүн байх юм уу чи одоо хүнтэй ингээд суух уу гэж амар тэгжсэн байхгүй би тэгээд Мгм. явж байгаа л яг энэ шалгуурт маань тэнцэж чинь энтер гэж бодоагүй л дээ ер нь бол Мгм. хүн за энэ хантайгаа таарахаар мэдэрдэг юм шиг санагцсан би энэ Мгм. хүнтэй л яг суух юм байна да гэд би яг танилцаа бодож ирсэн байхгүй Мгм. тэгээд суусныхаа дараа тэр дэвтрийг гаргаж үзсэн чи яг миний бүхэл тэр 40 жагсаалтыг хангасан хүн байсан. Сонирхолтой. Би ястаа тэгэж бичиж байгаагүй. Мгм. Яг л зүгээр төрөний хоёр шалгуур л байсан. Эрхлүүлдэг. Тэгтээ арх том хэрэгэлдэг гэдэг. Тэг бусдын ерөөсөө нарийн ширийн бодож тийм нөгөө нэг 20 30 тийм чагсаалт ерөөсөө гаргаж байгаагүй. Тэгэл яг л нэрээ мэдэрнэ гэдэг шиг тэгэл нэг мэтгэд болцсон биш шүү дээ. Гэхгүй юу? Тий. Гэхдээ яг бид нар одоо за бидний хувьд биш юм аа гэхэд хүнтэй гэрлээгүй бүсгүүчүүд байж болно те. Мгм. Тэр эмэгтэй хүн бол ерөнхийдөө яг л нөгөө автагаа холбоотой дахин нэгэн төрлийн эр хүнтэй танилцаад байх магадaltaй байдаг аахгүй юу? Мгм. Яг л нэг мэдрэмжийг өгдөг. Өөрөөр хэлбэл чи ингээл дахин араар тавьдаг наад зэлүүтэй байлаа. Мгм. Араар тавьдаг одоо нөхөртэй боллоо. Мгм. Ингээд энэ юм дахин давтагдаад байвал Мгм. чамд энтэй холбоотой ямар нэгэн траума байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэрийг бид нэр Ааха. дотор одоо энэ inner child-а эмчлэхээс нааш энэ алдаа зүсээ хувилгаал ингээд яваад байна гэсэн үг. Мгм. За аль эсвэл зарим эмэгтэйчүүд одоо юу вэ штэ ийм үгээр эхлээл доромжлуулдаг байла тий. Мгм. Тэгэл ингээл дандаа ийм харилцаанд ордог байж байгаа сүүл рүү хүндрээд ийм зоддог нөхөр ч юм уу тий. Энэ бол ухамсаргүй байдлаар татах бас магадaltaй байхгүй юу? Ааха. Тэгээд өмнө нь бит хоёр энэ тухай одоо салтанат Нүкановагийн хэрэг гэд ярьсан чинь хүмүүс эмгтээчүүдийг айгүйх буруутгалаа. Эмгтэн хүний буруу байхгүй гэд хэлжсэн. Ерөөс энэ бол эмгтэн хүн бид нар дотроо гэмтэл авснаа өөрөө мэдэхгүй бол ухамсаргүйгээр тийм хүнтэй танилцаад тэр мэдрэмжийг өгөх хүнтэй ингээд уулзаад байдаг гэсэн л Мгм. зүйлийг яриад байгаа. Мгм. Тэр одоо багтаа тэрхийл дүрчижсэн ч юм уу аль эсвэл аав нь одоо ингээл зодож моддаг те хаяа юм тэрхий хатуу барьдаг байвал ямар Мгм. нэгэн байдлаар өөрийнх чинь барьдаг нөхрийг бид нар ухамсаргүй хайгаад олчдаг гэсэн үг байхгүй юу? Ажил Ааха. хийх гэхээр ингээл гарахгүй те за чи ажил хийж яах юм бэ гэртээ байж ич гэдэг юм уу те Мгм. аав ч одоо багад нь гадуур тэнүүлэхгүй те ингээл гэртээ байж яах га гадуур тоглоод байд ингээ гэртээ байлгадаг байсан хүүхэд том Мгм. болоод яг тэр мэдрэмжийг ингээд хайгаад Мм. нөхрөөсөө хайгаад нөхрөө нь одоо тэр мэдрэмжийг нь өгнө штэ Мгм. чи яах гад ажил хийх гэдэг энэ зүгээр гэртээ байж байгаа ч юм уу те нэг Ааха. тийм мэдрэмж өгөх юмыг л бид нар хайгаад байдаг гэсэн үг байхгүй юу тэгэхээр Мгм. яг бид нар аав ээжээ хизээс сонгож төрч чадахгүй ш аав ээж маань алдаатай оноотой байна мэдээч хэрэг төгс аав ээжтэй хүүхэд гэж дэлхийн бүр хаач байхгүй Тийш л яг үнэ. гэхдээ бидний амьдралын сонголтонд аав Мгм. ээж нөлөөлөөд дахин нэгэн одоо бид нар буруу алхам хийгээд байвал эргээд Мгм. өөрийнхөө дотортой ажиллахгүй бол нэг хүнээс саллаа гэх тэр асуудал ерөөсөө шийдэгдэхгүй. Мгм. Нэг найз залуугаас саллаа, нэг нөхрөөс саллаа гэд дараагийн хүн ингээд илүү гоё байна гэл юм гигээ хүсэлтэй байгаа боловч бид нар даалд ухамсараараа нөгөө л юмаа хайгаад байдаг байхгүй юу? Мгм. Нөгөө л нэг төрлийн хүнээ сонгоод уу? Тий. Ааха. Тэгэхээр ямар За ч ирч байсан. Ааха. ирчүүд ч гэсэн яг адилхан яг л тийм эмгтэйгээ л хайдаг Мгм. ээжтэйгээ холбоотой гэсэн үг. Мгм. Ээжтэйгээ ижил төстэй. Нөхрөөсөө асууж үзнэ. Ер нь адилхан юм Би байдаг уу? Яг яаж сонгосон бэ гэж гэхгүй юу? тийм ижил төстэй мэдрэмжийг гол нь тэр мэдрүүлж Мгм. байгаа мэдрэмжийг ээж Мгм. чинь чамайг хүндэлдэг
те миний хүү ч өстэй ар гэрээ авч явах хүүдээ гэл нэг тийм ээжнэр байдаг тийм ээ. Мгм. Ингээл хомиртой суулгаад хоолныхоо дээжийг өгөөл тийм байвал яг тийм ихнэр л байна. Тэрнийх Ааха. нь одоо эсрэг ихнэр авчиж болно штэ хүн одоо Тий, ааха. аа Дурлал цохор тэгвэл гэлөө. Ааха. тийм дурлал сохор гээд хөөхөн сайхныг нь хараад суудсан чинь өөрийг нь ерөөсө хүндлэхгүй бид нар бол тэгш эрэхтэй гэр бүл гээл те. Мгм. Ингэнгүүт нөгөө залууд ийм нэг дутуугүй мэдрэмж байнга л төрнө гэсэн үг байхгүй. Гэртээ Аа. ирээд Ааха. ээж шиг нь тийм гоё хоол хийж өгөхгүй ч юм уу те. Мгм. Ингээд байхаар нэг тийм сэтгэл хангалуун биш байдал үүснэ. Аль эсвэл Мгм. ээж нь амьд байвал ээж рүүгөө дахин гүгээд байна. Тэр мэдрэмжийг авахын тулд Ааха. Ээж дээрээ очиж хоол идчихэд ирдэг мэрдэг нөхрүүд гэл байдаг штэ тий. Бүр ингээл тийм. ээжтэйгээ хушуугаа холбосон молбосон гэл зарим эмэгтэйчүүд бичсэн байдаг штэ. Надтай шийдвэр гаргахгүй ээжтэйгээ шийдвэр гаргадаг гэж мэгэл. Тэгвэл тэр чинь Одоо өөрөө ингээл чинь бас гэрлэж асуудалтай. суухаас өмнө Мгм. тийм гэрлэж суухаас өмнө үерхэж байгаа тохиолдолд бол залуучууд бол нэг тэрийг мэдрэхгүй штэ. Угаасаа хүн Мгм. ухамсаргүйгээр хийж байгаа. Тэгэл ээж нь амь сэрүүн байх юм бол тэр мэдрэмжээ ээж дээр очил авчин гадуур нөгөө Мгм. хөөрхөн найз хүнтэйгээ уулзна. Яг гэр бүл болоод нас тогтоод ирэнгүүт нөгөө мэдрэмжийг нь багтан байдаг тэр мэдрэмжийг нөхгүй байгаадаа үл нэг 40 иргэм наснд ч юм уу те. Аха. Ээж нь одоо ер нь 40 иргэм наснд эрэхтэй хүн яагаад юм нөгөө mid life crisis болж байна гэхээр чинь ихэнх ингээд 40 настай бид одоо дундаж амьдралтай хүмүүс аав ээжийнх нь аль нэг нь одоо байхгүй болцсон байх магадлал айгу өндөр байгаа шүү дээ тий урт Мгм. наслахгүй. За тэр мэдрэмжийг одоо өөрөө яг хамгийн том хүн болчихж байгаа байхгүй ээж Мгм. аваас асуух хүнгүй болчих магадлал бол 40 настайд гараад ирж байна. Аха. Хоёрдугаарт амьдрал ингээл хүүхэд ажил карьер мөнгө гээд ингээд ухаангүй зүтгэжсэн аа. Бүх юм тэгшрээд ирнэ тий. Аха. Бүх юм тэгшрээд мөнгө ч олдог боллоо, амьдралын нэг утгыг оллоо, хүүхэн одоо хайр дурлал те секс нь тэгэж шунхаа боллоо, нэг Мгм. тэрийг ч үзчихэж штэ нэг 20 30 настай дагаал 100 юм шиг Мгм. их нэртэйгээ дурлцаал эсвэл өөр хүүхнүүдтэй уулзаал ингээл нэг 40 наснд бүх юм тэгшрэх үед гинт хүн одоо нөгөө хажууд байгаа зүйлсүүдэд анзаарах магадaltaй байхгүй юу. Мгм. Тэгээд өөрийнхөө бага насны гоё дотн мэдрэмжийг хайсан чинь гинт гэрийнхаа ингээд нүдэнийгээ харсан эхнэр нь тэр мэдрэмжийг өгдөггүй байвал би ч одоо яаж амьдраад байна гэд мэдрэмж төрөх магадaltaй байхгүй юу. Мгм. Яасан хүүтэн хүнд юм бэ гэ тэ Аха. миний ээж ингэдэг байсан энэ яагаад надад ингэж хандахгүй байна ингээр чи хайр уу гэсэн үг юм уу ч юм уу тэ Мгм. ингээд нэг сонин амьдралын юм тэнцвэрээ олохгүй доголдох магадлал яг энэ үед гарч ирж байгаа юм л да тэ 40 нас гэдэг чинь бол нэг хөгшин нас юм шиг хэрнээсээ үлдсэн амьдралын тий одоо 70 80 90 хүрэх насны хамгийн залуу нас нөхгүй юу Тий штэ дөнгөж тий. одоо эхэлж байгаа юм шиг. Тэгэхээр Мгм. энэ оргил эргэлтийн цэг дээр л бид нар эргэлт хийхгүй бол ингээл хөшөрх юм байна да гэсэн мэдрэмж яг 40 гаруй насны хүн тохиолддог учраас Мгм. 40 наснд нөгөө mid life crisis гэдэг юм чинь Дунд насны аюу хямрал огцом гэдэг тий. тий Тий. дунд Аха. насны хямрал Тэр гэдэг тест юм нэг бол тохиолдож 37 байгаа. молоогоос эхэлдэг гэж магадгүй. Хүн болгонд бол янз бүр байгаа. Гэхдээ Тий. ихэвчлэн амьдрал нь тэгшэрсэн нэг 35-аас эхлээд Мгм. явагдаж байгаа байх магадaltaй. Мгм. Харин тий одоо ингээл анзаарч хахад миний нэг таньдаг хүн байгаа байхгүй юу? Их Аа. нэртэй 2 3 хүүхэдтэй тэгээд хөөхөн айгүй гоё гэр бүл. Айгүй ингээд амьдрал нь тэгшэрсэн. Тэгтээ тэр хоёр ямар асуудал байсан бэ гэхээр хоёр биентэйгээ айгүй муухай харьцдаг. Нэг тийм Аха. багасаа ингээд нөгөө нэг бүр оюутан байхад үерхэж явахдаа ингээд анханасаа ингээд нөгөө нэг харилцаа нэг тийм хар яар ингээд биентэйгээ ингээд ярилцаа сурцсан. Чи өөрөө тэгчээчтэй гэж мэгээд ингээд нэг юм хүндлэл байхгүй харилцаа сурцсан гэх юм уу? Тэгээд тэр нь ингээд тэрнтэйгээ эвлэрээд амьдраад угаасаа л тэр угаасаа л ийм гээд эвлэрээд амьдраад яваад 3 хүүхэдтэй болоод хоёулаа нас тогтож ирэнгүүтээ энэ биш юм байна гэдгийг ингээд олж мэдсэн юм шиг байгаа. Аа. Тэгээд тэгээд нөгөөт чи ингээд бүр сургаггүй бид нар ингээд а, яагаад сургаггүй болчих вэ хайч чи үйч зүггээд ингээд юу яасан чинь харин салцсан. Тэгээд яаж насаараа одоо ингэж амьдрах вэ гэж яг л тэрний талгойд орсон бах гэж би бодоод байдаг байхгүй юу. Салцсан ингээд Аха. эхнэрээсээ салаад баг ингээд өөр хүнтэй суугаа шинэ амьдрал зохиоцсон гэж сонсогдсон. Тэгээд яг ингээд зүгээр бид нар ингээд хөндлөнгөөс харахад тэр хоёрын харилцаа ингээд хэрэлдээд байгаа юм шиг. Тэр чи ингээд хүнд ингээд айгу хэцүү шүү дээ. Йоо энэ хоёр хэрэлдээд байна. Хэцүү юм байна. Хэцүү юм бэ ямар гэд нэг мэдрэмж авдаг шүү дээ. Яг тийм мэдрэмжтэй байдаг байсан аахгүй юу? Ингээд хамт уулзаж муулзахаар. Тэгэхээр чи ингээд Аа.
тэр залуу үлдсэн насаа яг тийм харилцаанд донд өнгөрөөнө гэдэг чинь хайран байгаа байхгүй яг өмнөөс нь бодохоор. Тэгэхээр Тэгээ нэг ингээд талаасаа тийм. тий. Нөгөө талаас эмэгтэйгийн талаас харахаар эмэгтэйчүүд бол залуунаасаа бүгднгийн зарцуулаад 3 хүүхэд гаргаал те 3 хүүхэд гаргана гэдэг чинь бол нэг 6-7 жил бол ажил хийхгүй ингээл гэртээ байж хат нь яг амьдрал сайхан тэгшүүлээ гэхээр ингээд салаа явчлаа гэл айгу гомдолтой байгаа шүү дээ те. Харин бас тийм байгаа. Тэгтээ ингээд үнэхээр муухай харцдаг ус ахгүй нөхөртөөгөө. Бүр ингээд нэг Тэгээ хийлцээд би бинийгаа хийлцээд ингээд найзуудынхаа хажууд би бинийгаа ингээд хийлцээд байхтай айгу муухай штэ. тий одоо тэгээд Тий. зарим ийм салгалтаа бол араар тавилт ч юм уу те ийм асуудал дээр эмэгтэйчүүд шууд ухамсаргүйгээл эмэгтэй хүндээ хайртай гэж бодоод ингээл муухай заваа ингээл нөхөрлүүн ингээд дайрдаг те эсвэл гурвдагч эмэгтэйрүү дайрдаг. Яг хөө мэдээч хэрэг тэр бол бидний анхны одоо төрж байгаа мэдрэмж мөн. Гэхдээ тэр харилцаа үнэхээр одоо гоё байсан болвол нөхөр бас тэгж явах болов гэдэг айгүй сонио асуудал. За үнэхээр гоё их нэртэй, гоё ааштай тийм их нэртэй хэрнээсээ араар тавиа яваад байдаг залуучууд байдаг. Тэгэхээр тэр бол угаасаа гимтэлтэй хүн гэсэн үг байхгүй юу? Бага насндаа юм сэтгэлд нь одоо онгорхой хоосон орон зай үүссэн. Тэр орон зайгаа эхнэр байтугай хэдэн ч мянган эмэгтэй байсан дүүргэж чадахгүй тийм орон зайтай эр хүнийг бид нар заснаа гэж бодоод суудсан. Тэгээ хизээс засрахгүй л хүн байдаг. Тэгэхээр ийм олон янзын шалтгаанаас болоод араар тавилж явдаг эмэгтэй хүний буруу байж болно, буруу байхгүй ч байж болно. Буруу байлаа гэд тэр магадгүй таны хүүхэд настай холбоотой гэмтлүүд байж болно. Өөрөөр хэлбэл дотоод айдас байх юм бол тэр айдсаа бид нар ингээ вибрац гаргаж байгаа юм шиг гадагшаа долгио нэвтрүүлээд хажуудах нөхөртөө тийм мэдрэмжийг төрүүлээд магадaltaй. Гэтэ ер нь бол одоо ингээд араар тавилтыг за энэ хүн хөрх юм сэтгэл зүйн гэмтэлтэй юм да гэсэн нэг тийм зөвтгөх шалтгаан болохгүй. Тэр өөрийгөө ер нь эмчилтэй хүнтэй суух хэрэгтэй шүү дээ. Хэрвээ үнэхээр өөрөө болохгүй араар тавиад байгаа бол өөрийгөө эмчилснийхаа дараа хүнтэй суух хэрэгтэй. Ер нь хүнийг заавал тэгж хохирон байж тэгж хүнтэй суух ямар хэрэгтэй. Гэтэ яг хөө тэрийг бид нар амьдрал гэдэг чинь яг тэгш дүүрэн хизэж байхгүй шүү дээ тий. Энэ тэгэл тэгчгүй яасан ингээ хэлэх амар амархан боловч бид нар дандаа тийм төгс хүнтэй сууна гэж байхгүй. Хэрвээ төгс хүнтэй сууя гэвэл бид нар өөрсдөө бас тодорхой хэмжээний гэмтэлгүй дотоод асуудалгүй бага насны шархтраан багтай байж бид нар өөрсдөө тохирсон хүнтэйгээ суудаг байхгүй. Тэгэхээр бид нар тэр мэдрэмжийг өөрөө хайсан мэдрэмжийг чи өөх хүнтэй л олж наалтчдаг гэсэн. Нөгөө нэг baby reindeer шиг юм байна те. Шархан дээр ялаанууд ирдэг гэдэг чинь яг л тийм хүмүүсийг татаад байна л гэсэн үг юм биш. За энэ тухай араар тавилт гэр бүлийн нарийн нандин зүйлсийн тухай дахиад дараагийн дугаараар хэдүүлээ яриа. Тэгээд сонирхолтой байвал өөрсдийнхөө санал бодлыг бас комментоор бичээрэй. Тийм асуулт зүйл байвал бас чадлынхаа хэрээр хариулахыг хичээн те бит хоёр. Тэгнэ. Тэгэхээр коммент бичээрэй. За тэгвэл дараагийн бичлэгээр уулзъя. За баяртай. За баяртай.